Та шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус шүүхийн вебсайтад хандан нэхэмжлийн загварууд зэсэн дээр дарж нэгдүгээр нэхэмжлийн нийтлэг маягтыг татаж авч өглөнө. Хоёрдугаар та өөрийн нэхэмжлийн шаардлага тохирсон нэхэмжлийн маягтыг татаж авч өглөх ба үйл баримттай холбоотой нэхэмжлийн шаардлага 3 зүгэнд багтаан бичиж өгнө. Гуравдугаар шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд гарах зардал буюу улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлийн шаардлага үнийн дүнгийн хэмжээгээр тооцоолж тус шүүхэд байрлах гэргээ киоск төхөөрөмжөд төлнө. Дөрөвдүгээр нэхэмжлэлд хавсаргах баримтууд буюу нэхэмжлэгчийн иргэний үнэмдэхний хуулбар гэрээ байгуулсан бол гэрээний их өв, дансны хуулга гэх мэт нэхэмжлэлтэй холбоотой бусад баримтуудыг хавсарган шүүхийн мэдээлэл авалгааны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. Шүүхийн мэдээлэл авалгааны мэргэжилтэн таны нэхэмжлэлийг хүлээн авч системд зохицох журмын дагуу бүртгэн тойрог дотор санамсаргүй байдлаар тухайн шүүхийн аль нэг шүүгчид хуваарлана. Таны нэхэмжлэл ямар шүүгчид хуваарлагдсан болохыг та тус шүүхийн вебсайтад хандан нэхэмжлэгч хариуцагчийн нэрээр хайлтгийг мэдэх боломжтой.